Боловсролын яамны харьяа магадлан идэвхжлэгдсэн Завхан аймгийн Тосон цэнгэл суман дахь мэрэгжлийн боловсролын сургууль нь сургалтын орчныг бодит хэрэгцээ, практик үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлснээрээ сайн туршлагыг бүрдүүлж ирсэн билээ. Тухайлбал сургуулийн орчны ногоон байгууламж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, суралцагчдад мэрэгжлийн ур чадварыг бодит орчинд эзэмших боломжийг бүрдүүлж, сургалтын чанарыг сайжруулж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь зөвхөн сургалтын үйл ажиллагаанд төдийгүй байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, орон нутгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж ирсэн. Суралцагчид онлын мэдлэгээ дадлагаар баттган хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг эзэмших таатай нөхцөл бүрдсэн нь манай сургуулийн давуу тал билээ. Германы олон улсын хамтын нийгэмлэгээс Монгол улсын боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа HES төслийн хүрээнд манай сургууль 10-аад багш ажилтныг сургалтанд хамруулж чадчихсан бөгөөд гендерийн мэдрэмжтэй сургалтын орчин бүрдүүлэх төслийн хүрээнд багш нар маань 20 гаруй сая төгрөгийн төсөл бичиж хэрэгжүүлэн сургуульдаа эрэгтэй эмэгтэй ноёл, тусгай эрхцээ төвчийн ноёлын асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлсэн байгаа. Мөн манай сургууль гадаад хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж, багш ажилтан суралцагчдаа олон улсын сургалт, туршлага судлах хөтөлбөрүүдэд хамруулан мэрэгжлийн чадварыг тасралтгүй дээшлүүлж ирсэн. Энэхүү гадаад хамтын харилцаа нь сургалтын арга зүйг шинжлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ийхүү манай сургууль нь орчиндөө тулгуурласан төсөл, гадаад хамтын ажиллагааг уялдуулан, тогтвортой сайн туршлагыг бүрдүүлж, салбартаа үлгэр жишээ сургалтын байгууллага болохоор зорин ажиллаж байна.